Энэ аним дээр ах トゥ хоёр өөрөө ертөнцүүдээр аялж явж байтал хороолоо нэг балаа авгаа шиг юм ирснэ аль нэг нь хулгаалаад туугаад аваад явчихдаг. Та BMX наадах чинь тоглоомчтой юу гэж аним байж таарах ингэж хэлэх байх. За анимашн зөө. Тэгтээ ер нь бол энэний цохиолын бүгдийг хувааж авч янзлаад за баг цувралын байралд оруулчлаа. Тэгээ үзүүл яг л аним чурсаг байх болно гэж би хамлж чадсан зөө. Тэгээ бро надад жоохон найдаад ер нь бол сонирхоод үзсэн. За тэгээд өмнөх комментуудаа уншсан. Тэгэл скриптээ илүү сайжруулсан гэж найдаж байна зөө энэ бичлэг дээр. За тэгээд бичлэг рүү оръё. Интро. Эрт үрдийн цагт хоёр ах トゥ нэрч явж байлаа. Ахыг нь Эйтер, дүүгийн Люминэ гэсэн. Тэгсэн хаанаас ч юм нэг хачин хорооллын балаа аваа шиг гарч ирснэ. Би бол бурхан, та нар хитрхи дураараа аялаад байна гэснэ. Манай хоёр л ч дайраад. За, тэгээд эн чинь өөрөө тоглоом болохоор тоглогч аль дүрээ авчлтыг сонгодог байхгүй юу? Тэгээд сонгогдоог нөгөө дүрийг нь балаа аваач аваад ивчтээ. Тоглогчийг сонгосон дүрийг нь нөгөө балаа аваач нь энэ газар руу цөлөөд хийчтэй нэг газар руу. За тэгээд гол дүрийн хүнийг аялагч гэдэг гэд яриад өвчиж за бичлэгэн дотор тэр аль нэг нь байж болох учраас кадр солигчны дараа манай аялагч маань нэг сонин тагжсэн юмтай танилцдаг. Энийг Payman гэдэг. Яаж танилцсан бэ гэсэн чинь усан живхээс нь эсвэл загсанд идэгдгээс нь аварч уснаас гаргаж ирсэн бэ нэлээ. Чаваас та. Тэгэл Payman амийг нь аварсан гэд энэ үл мэддэг дэлхийг тэрнтэй хамт аялах замыг хөтөж болохоор амлалт өгөө. Аялагч энэ газараар аялж хулаалагч нь нөгөөтгөө хайхаар явж байтал тэдний урд нэг нууцлах хөшөө байна. Payman энийг тайлбарснаар бол энэ 7 бурхан нэг хөшөө бөгөөд Tevat гэдэг энэ газрын анимогийн Archon буюу ер нь Archon гэдэг нь бурхан гэсэн нэртэй. Тэгээд энэ Archon бөгөөд нэр нь болохоор Barbatos гэдэг. За 7 бурхан бүр нэг элементийг төлөөлдөг. Animo гэдэг нь салхи, Pyro гэдэг нь гал, Electron болохоор цахилгаан, Chiron болохоор мөс хөлдөөдөг чадвар. За Dendro гэдэг нь болохоор ургамал, тэгээд Geo болохоор газар, Hydro гэдэг нь болохоор ус. Тэгээ манай аялагч маань сонирхоод нөгөө хөшөөндсөн хүртэл салхи чадвар өгчдөг. Тэрийг нь харсан Payman гайхаад "Хөөе наа чинь хүн бүр тохиолдоггүй. Чи хар гаргих болохоор тэгсэн болов" гэд гайхаад. За тэгээ нөгөө хоёр маань аяллаа үргэлжлүүлээд явж байтал гинэт дөрөв далавчтай луу байна. Тэгээд ойроос гитэд харж байтал нэг залуу луу хооллоод байгаа мó хайшаа гэсэн байдалтай харж байтал нөгөө луу нь манай хоёрыг анзаарснаа цухтаага нисээд өгөө. Тэгээд бас нөгөө залуу нь бас дахиад цухтаагаад өгч. Тэгэл арай гэл. Тэгсэн манай хоёр аялагч чинь одоо луутай ярих үзэгдэл энгийн юм уу гэсэн чинь нөгөө Payman болохоор "Гүү штэ энэ чинь ямар гаж маж сони юм байна лээ" гэж замдаа яриад алхаж өгч байсан чинь гинэт бутнаас нэг инээдтэй улаан хувцастай юм ном барьсан охин гарч ирдэг нэг улаан пантагтай. За энэ өхөө өөрийгөө Amber гэж танилцуулжээ. Тэгэл манай хоёр хүн хөөхөн хараад бантс юм уу яасан нөгөө жижигэн шарыгаа яралтай үе хоол мол гэж танилцуулаад нөгөө Amber гэдэг охиноос инээж минийгээд шоолч тийм. За тэгээд Amber өөрийгөө ойрох орших Mondstadt гээд хотын харуул бөгөөд Outrider гэж танилцуулваа. За Outrider гэдэг нь юу вэ гэнгүүт бараг л харуул юм уу? Ер нь юм за иргэн тойрны хавцад хөнгөө газараар явдаг. За тэгээд нөгөө аялагч маань би харин нөгөө дүү эсвэл нөгөө ахыгаа алдчихлаа гэд Amberт хэлээд тэрийг сонссон Amber. За туслаад өгье гээл хот дагуулад явдаг. Тэгээд хот орох замдаа Amber-ыг ажилтан туслаж хідэн дээрэмчдийг нухдаг. За дээрэмчд нь болохоор нэг юм Hilctural гэд хүм биш нэг юм сонин мангас шиг юмнууд байдаг. За дараагийн үзэгдэл нөгөө хэд маань хотод орж ирээд Amber манай аялагч шүхэр шиг юм өгдөгөө. Тэрийг харуул нэг далавч юм шиг байгаа. Тэгээд далавчаа аваад туршаад үзэж байтал тэнгэр мэнгэр сонирн болоод нөгөө ихэн тарсан ааш мотол луучин гарч ирснэ. Хот руу дайраад. За тэгээд гол дүрийн баатар хүн байна. Тэгээд сайхан лууг нь ингээд нисээд зодддаг байгаа. Зодоо. Тэгээд тэрийг зодж жагаад хөөчдөг хөхгүй. Тэгээд түүний дараа буужсан дараа нэг Kai гэдэг залуу гарч ирдэг. Тэр залуу тэрийг магтаж явснаа намайг дагаад яв гэж байгаа. Энэ хүн хин бэ гэвэл хотын харуулын ахмад болтой. За тэгэл дагуулаад нэг байш орж байгаа. За энэ ягаан хувцастай номын сант хийдэг шудмыг Лиса гэдэг. Дараа нь энэ шарвстай охиныг Жин гэдэг. Бөгөөд одоо энэ Mondstadt гээд хотыг хамгаалдаг Favenus баатруудын өдөртөгч нь болтой. За Mondstadt хотыг нь Favenus гэдэг баатрууд хамгаалдаг хөлөг баатрууд. За Жин аялагчийг харснаа бас л луг хөөж явуулсанд баярлаа. Гэтэ тэр луг буцаж ирэх болохоор бид энэ луг тарахад туслаач гэв. Бүгд бие биелүүгээ хараад яаж нөгөө лугч дарах вэ гэсэн чинь хотын захуудаар ийм дөрвөн сүм байгаа. За тэр сүмүүдийн аль нэгэнд нэг луугийн хүч чадал нуугдсан баг нэг лууг тижээдэг юм. За кадр солигддог үед манай хэд маань эхнийхээ сүм рүү дайрдаг. Дайрч дуусчаад Kai тэнд нь орхиод явчихсан чинь манай энэ бүхний ард нэгэн хүн бүлгэн байна гэд. Тэгж боцоод ардаас нэг сонио хувцастай хөвдөг юм гарч ирснэ. Бас нэг үл мэддэх танихгүй баг тэрийг нь устгаад ичдэг хөхгүй. Тэгэл эднэр одоо юу болоод байгааг нь мэддэхгүй тэгэл шууд хэсэг нь хасагдчихсан.
За дараагийн хэсэг дээр болохоор хамгийн сүүлийн сүм рүү дайрах үе дээр Лиза нэг тайлбар өгдөг. Тэр луг ер нь бол Storm Terror гэж дууддаг. Жинхэнэ нэр нь Dvalin гэдэг. Бөгөөд ямар нэгэн юмд мансуураад эсвэл хорцоод байгаа болохоор хот руу дайраад байна гэсэн тайлбар өгдөг. За нэмэлт мэдээлэл гэвэл нөгөө эхэнд ирсэн салхины бурхан Барбадосын тижээр амт юм шиг байгаа. За энэ лун 500 жилийн өмнө нэг сүрэлд өрцөж тэрнээс хойш намгүй унтсан байна л та хөр хийж аваас. Тэгээ одоо үед сэртэлнийг эзэн гэдэг Барбадос байхгүй. Яхаа мэдэхгүй тэрэндээ уурсан болохоор хүмүүс рүү дайраад байна гэдэг тайлбарлагдаж өгч байгаа. За тэгээд нөгөө сүмүүдийг чинь ижил завсны дараа эргэн тойрноо арай тайван болж байгаа. Ер нь бол энерги нь багасаад. Нэгэн өдөр Жин нэг хүнтэй уулзж байгаа харагдсан. Энэ хүнийг өөрийгөө Фатив бүлмийн дипломат гэх бөгөөд би ойрхон байдаг Снай гэдэг улсаас ирсэн. Таних тэр луг алаа тичих гээд чичрээд болдгоо. Тэрний дараа бүүнөрөө байшиндаа ичгсэн байж байхад аялагч болон Пайма Dvalinтай харьцах үед авсан кристаллыг Лиза болон Жинд үзүүлв. Энэ кристалл нь вишнтэй хүмүүсийг татгалздаг бохирдолтой бололтой. За вишн гэдэг нь элемент удирдахад ашигладаг чимэглэл юм. За тэгвэл энэ нь аялагчид ижил аргаар нөлөөлдөггүй. Аялагчийг өнөө хүртэл тусламж гайхалтай чадварын ачаар Жин аялагчид хүндэтгэлээ баатрын цол олгожээ. За байшингаас гармаас нөгөө хоёр маа Dvalinтай ярьж байсан. Өмнө нь харсан нөгөө ногоон өмсгөлтэй эрийг анзаарав. Тэд хөөцөлдөж аялагч дахиад нэг юрвсын чадвараа альчлаа. Elemental side буюу эргэн тойронд байгаа элементүүдийг харах боломж олгож нөгөө эрийг нь олчж байгаамаа. Олон хүн дундаас. Тэгээд тэр ногоон өмсгөлтэй эрийг тахад энэхүү хүчийг ашиглахаас өөр аргагүй болов. Түүнийг олоход тэд Dvalinгийн тухай ард түмэд дуулж байваа. Тэгээд ногоон өмсгөлтэй эр тэрээр яруу нэрч бөгөөд түүний нэрийг Venti гэдгийг тайлбарлав. Аялагч Dvalinтай холбоотой гоор өмнө нь авсан хортой кристаллыг Venti-д харуулв. Гэтэ кристалл нь үнэндээ нэг юм нулимс юм шиг байгаа хатцсан. Тэгээд тэд зүгээр л нулимстэй явж байна гэд. Venti түнд бас нэг нулимс байгааг харуулад тэсэн нөгөө аялагчд эдгээр нулимсыг хорноос нь цэвэрлэх чадвартай болтой улаан өнгөтэй байсны цагаар болов. Хүмүүстэй харьцуулахад аялагчд байгаа дахиад нэг юусэн чадрын хүч юм. Үүнээс Venti тэрээр одоо найзлаа тус гараа оллоо гэж хэлээд Mondstadtын баатрын бэлэгт байгаа газар руу явваа. Venti гүйцэж ирээд тэр Dvalinгийн уур хилэн зүгээр л үзэн ядснаас үүссэн биш харин түүний өмнө харгислуутай хийсэн тулдаанаас би энэ хорцсон улмаас дороотолд орвоо. Тэгээ дороот зороод унтад сэрсний дараа Abyss Order гэх бүлгэм энэхүү дороолыг ашиглан Dvalin эсрэг ашиглаад гэж тайлбар өгөв. За Abyss Order нь юу вэ гэхээр хүн төрөлхтнийг үзий яддаг хүн бус бөгөөд ер нь зүтгэрүүд байдаг. За тэдний доор болохоор ихний ярьсан Hilg Shurl гэдэг нэг юм сонин хүн төрстэй амьтад байдаг. За дараа нь кадр солигдоход Venti аялагчид хэлэхдээ Mondstadtын сүмд байгаа ариун ятгыг хулгайлаад тэрийг ашиглаад Dvalin гээд нөгөө луутайгаа холбогдох боломжтой гэв. Тэр ятга нь анима бурхан Барбадос Dvalin тоглодог байсан бөгөөд Venti энэ нь одоо түнд идгээхэд тусалж магадгүй гэж боджээ. Ердөө аргаар эхлээд ер нь л авах гэж оролж байгаа. Venti өөрөө анима бурхан Барбадос гэж хэлж үзвэ. Тэс нөгөө Гэлэмаш шиг юмнууд нь энийгээ төөгөд гарав. За дараа нь манай аялагч болохоор баатри статусаа асах гэж оролцсон боловч бас фейлдвэ хөрх. За тэгээд нөгөө хоёр маань ядагч манайхан орон байрны хулгай гэдэг шиггүй. За энэ бол нууцаар нэвтэрч ороод яг ятгаа авах гал орсон чинь урдуус нэг хулгайч гарч ирээд туугаад аваад явчихсан. Тэгэл тэр хулгайч нь өөрөө Фатив бүлгэмийн гишүүн бөгөөд эдгэр бүлгэм ерөнхийдөө бол хамаг ертөнцөө эзлэх төлөвлөгөөтэй. За үүний дараа нөгөө хоёр маань яхаа мэдэхгүй нэг уушин газар ордог. Тэнд нэг улаан өстэй Diluc хэмээх хэртэй танилцдаг. За энэ хүн маань Mondstadt дахь алдартай язгууртай хүн юм. Энэ хүн ер нь бол хотын ингээд бүх юмыг мэддэг, нүд чих болон чих сайтай. Тэгээд нөгөө хэдэн маань Diluc юу босноо тайлбарлаж, Diluc Janтай холбогдсон нөхцөл байдал түнд бас адилхан тайлбарлаваа. Нөгөө ариун ятга Dvalin луг аварч аялагч зогсоож чадах боломжтой гэдгийг Jant ойлголов. Тэгэл тэдний хүчин чармаал дээр нэгдэхэр шийдвэ. Энэ үеэр Фатив нууцаар хөлгөөнөө хийн. Нөгөө Chon Boronor гэдэг шил. За тэгээд Jant хэлэхдээ Фатив нар анима бурхны хүчийг хайж байгаа юм шиг байна. Тэд Dvalin алах чадлагүй тул анима бурхны хүчийг авах цар ганц арга бол ариун ятгыг авах байх гэж тайлбарлав. Нөгөө Venti болохоор Фатив нар анима бурхныг гаргахад ятгах хэрэгтэй гэж тайлбарлжээ. За хэдийгээр тэр бурхан Mondstadtд бараг 1000 жилийн турш харагдаагүй. За дараагийн хэсэг солигдоход багийнхан ариун ятгыг нууцлагцсан газараас олжээ. Тэгээд бас тэд нарын хойноос Signora гих хүн ардаас нэрэн шүү гэж нэг харуулна хөхтэй сандрагж хэлж байг. За ууршин газар буцаж ирээд тэд Dvalinгийн цэвэрсүүлсэн нулимсыг ариун ятган дээр ашиглаж анимагийн хүчийг сэргээсэн ч энэ хангалттай биш бай. Тиймээс тэд илүү олон нулимс хайхаар гарчээ. Тэд ангийнхаа үеэр Diluc тэр Fatinууд эсвэл Fatичуудыг ер нь бол их үзий яддаг юм шиг байна лээ. Тэгэл тэрийг яриад яагаад гэсэн чинь учир нь тэд Mondstadtд аюул занал учруулдаг. Дараа нь дахиад тэрийг муулаад хотын Fabianus Баатрууд байгаа шүү дээ.
хамгаалдаг. Тэд нар тэр нэг фатигагүй хүмүүс тэр зөөлхө хандаад байна гэт. За дангуудыг давсны дараа тэд нэг нулимсын хэсгийг нь олжээ. Гэтэ бас тэд Rune Guard гэх нэрлэгддэг том хүчрэг робот төрлөнд дайснаа таарад буулгаж авдаг. Дараа нь тэгээд ахиухан нулимсаа олоод нөгөө ариун ятга дээр бүрэг хүчээр нь сэргээдэг. Венти үүнийг ашиглан нөгөө луу дуалинг дуудаж түүнтэй ярилцааг оролдов. Нөгөө луу нь ирснэ. Чи хийх зүйлийг буцааж болохгүй. Венти урдаас нь тэгвэл яагаад би чиний нүднээс гуниг харж байна вэ гэд. Тэгээ яхав та нөгөө гинт тгээ ярьж байсан за ардаас нь манай Вентиг буудаад хийчтээ. Зүүн мөрөн дээр чөтгөрөд шиг нэг юм. Тэр нөгөө абишн чөтгөр зөө. Тэгээд Вентиг буудаж сайжсан гол луунд ингэж хэлж байгаа. Үгүй түн туурдах хэрэггүй. Луухан минь гэд. Тэр чамаа ганцаарч хайсан. Тэр дахин чамааг хуурна. Чи хүмүүст уур хэлэнгээ гарга гэд нисээд өгжээ. Дараа нь Венти ухаарахад эцэст нь багтаа үнээлж өөрөө үнэхээр Барбадос бурхан гэдэг хүлээн шүрв. За ятга одоо ингээд засварлах боломжгүй болсон бөгөөд тэд бүгд дуалын аврахын тулд тэр муу абисэн ч тэрийн ардаас явж устгах хэрэгтэй гэжээ. Тийм учраас Дэлэг тэр өөрийн холбооноос болон энэ танил талаа ашиглаж оролж мэдхийн тоорлдохоор буцаад нэг ууршин газар руу явжээ. Тийм учраас тэгээд бусад багийнхандаа болоо ингээд ямар нэгэн юм олоо тэрийг мэддэх хүртэл байжээ гэдэг юм. За тэгээд дараагийн өглөө Монстад хотыг үзэхдээ нөгөө хоёр Эмбертэй таарс тэд нисдэг далавчаа ашиглахын тулд үнэлэх хэрэгтэйг өмнөх өдөр нь тэдэнд хэлхээ марцсан гэж тайлбарлав. Эмбер тэдэнд нисдэг далавчны гарын авлага өгөв. Эмбер тэгээд нөгөө хоёрт өөртөө баг байхдаа уншдаг байсан үлрийн намаа хэлж өгөөд үүн далавч сурахыг үнэхээр хүргэсэн гэжээ. За тэгээд ер нь бол тэгэл дууссныхаа дараа шалгалтаа аавна гэд эхэлдэг. Гэтэ шалгалтын эцсийн хэсэгт Фаминусын нэг баатар манай аялагчиг зогсоогоод тэдний Раптор гэдэг гэмт хэрэгтэнтэй гэж ер нь сэжиглэж байгаа. Тэрнтэй адилхан гэ. Яагаад гэвэл тэр Раптор гэдэг гэмт хэрэгтэн далавч ашиглах чадвартай учраас сэжиглээд байлаа. Эмбер нь хурцэрснэ. Манай хүн бороогүй гэл. Би тэр хэрэгтнийг барина гэд. Бөөнөрөө мөрдөж яваад нэг цайжийн нурангын балгасаг юм дэрдийн тэр Раптор гэдэг гэмт хэрэгтнийг хөөгөөд. За тэгээд Эмбер манай аялагч хэлжээ. Энэ далавчны үнэлгээ эцсийн шалгалт шүү гэж хэлсний дараа тэд хялт шуурал руу тэсрэх бөмбөг унааж явдаг. Нөгөө мангасууд руу. За тэгээд багийн хамгийн сүүлд нөгөө Raptor-ыг олсон чинь тэр тавцангийн хоорондох амар их том бас том ингээд нүхшиг зайд байж исэн. Тэгсэн чинь Ember болохоор салхинд итгэл зориго ашиглан нөгөө далавчаа ашиглан туулаад тэр Raptor-ыг тулгаацыг бариад авдаг. За тэгээд Monstrat руу буцаж ирээд Ember өөрийн амлалтандаа хүрч аялагчид далавчных нь үнэлгийг олгодог. Яг л нөгөө жолооны үнэлт шиг. За Ember тусалсны дараа аялагч болон Pai маань олон удаа баатруудад туслахныхаа төлөө Adventure Guild тэдэнд ингээд урилга явуулдаг. За нөгөөдөг чинь заа гээл тэд ирж Катрин гэдэг хүлээн авахчтай уулздаг. За энэ Катрин нөөрэ Rob юм шиг байна. За Guild нь аялагчдад туршлага олгох иргэдэд туслах зорилготой гэдэг тайлбарлав. Тэгээд Guild нь өөрөө Tivat даяар байршилтай бөгөөд тэр аялагчийн Guild-ийг гишүүнээр эсвэлв. Өөрсдийнхөө гишүүн болгов аялагчийг. За тэгээд Монштадт хот доторх зарим нэг даалгавраа гүйцэтгсэний дараа тэд Kaya уулзв. Kaya. Тэр аялагчид туслуулах асуудалтай гэж тайлбарлав. Өөр хинт ч хэлж чадахгүй гэж лөө. Kaya нөгөө хоёр хэлэхэд түүнийг өвөө үнэндээ далаан дээр үз байсан бөгөөд тэр нүдний бүрээсийг нь өвөл завсан гэж хэлв. Нөгөө хоёр нөхөр ингээд амар санаараад за юу худраад юм бэ амар ширтэж мөртөд. Зэгсэн Kaya нь болохоор ашгүй өвөгийн тэмдэглэл баатрын ирэг дээр нэг нуугч эрдэнсийн дурсамж тэмдгэр олсон гэж хэлв. Эрдэнэс нь буртын гэр болсон тэнгэрээс унсан хүчрэг сэлэм байгаа гэжээ. Түүний өвсөлмийг олж зарим хүчрхэн мангасуудыг нухаж дараа нь Аркадемик газар нуусан гэж тайлбарлав. Тэр одоо сэлэм аюулд орсон гэж бас дахиад хэлжээ. Тэгэд яагаад аюул орсон бэ гэсэн чинь буш тохогчод гэдэг хүмүүс энийг ингээд авах гээд байгаа гэдэг. За тэгэл нөгөө юурмаа тэрийн ойлгонгуудаа хүмүүсээс захмахаас тэгэл Аркадэ гэж хаанад газар гэдэл. Тэгсэн чинь тэгэж асууж өвжөтл нөгөө буш хутаг гарууд нь тийхэн чихэнд хүрсэн зөө. Тэгэл нөгөө хэд маань олон мэдээллийг дагаад оншиг шид даваад тэгээд тэдний дараа Аркадад хүрдэг. Тэгсэн чинь нөгөө бош ухдаг хүмүүс тэнд хүлээж байдаг юм уу? Ардаас нь ирээд. Тэгсэн чинь азар манай Kaya хідэн зэргүүдэд дагуулж ирснээр тэдний бүгдэнд баривчлаа аваад явчихсан. Тэгээд манай хүн тайлбар ихтэй нөгөө нэг энэ сэлэм бэлэм гэж байхгүй зүгээр худлаа ярьсан. Яагаад тийм гэсэн чинь нөгөө нэг бош тухдаг хүмүүсийг гаргах зал байсан гэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө Kaya маань нөгөө хоёроо шагнаад яваад өг. За Dilucus ямар ч хэл чимээгүй байдаггүй. Тэгээ нөгөө лууга хайгаалт завгүй. Нөгөө хоёр Монстатын иргэн тойронд аялах үед нэг эмэгтэй ойролцоо бодон хахаа агнахыг оролдож байжээ. Нөгөө хоёрыг чинь шууд хараад тэднийг суг хөтөл бот руу татчихв. Түүний нэрийг Shingling гэдэг бөгөөд тэр Lue Harbor хотоос ирсэн. За тооч юм байна л да. Тэгээд шинэ жор бүтээгдэхүүн бол орон нутгийн арга нутгийн агнахаар ирсэн бөгөөд нөгөө хоёр маань нэг юмч бодгоо туслахаар шийднэ. Тэгээд агнаад явсаар байтал орон нутгийнхын нэг хажуудлын
орон нутгийн бүх амьтыг нагнаад ийчихсэн. Тэгээд нөгөө амт байхгүй шүү дээ. Экологийн сүрлээд. Тэгэл гинэт давааны цанаас орших Springwell тосны анчид нэлээд ууртай байгаа. Тиймээс нөгөө хэд маань уучлах ухаар шийдээд яваад очижээ. Тэгээд анчтын тэргүүн болох драфтаа олж нөхцөл байдлыг тайлбарлав. Гэтэ драфт энэ боломжийг ашиглан манай дэд хоолоо шахахаар оролдов. Нөгөө хэд бас ялгаагүй тэдэнд хоолоо шахваа. Тэгээд шинэлийн Юу Харбор дахь Манимын ресторанд ажилладаг алдартай тоглогч болтой. Тэгэл сүүлдээ хоорондоо таарахгүй болохоор тэд тоглогчийн тэмцээн зохиогоор шийдэв. Аялагч болон Пайма тоглогчийн тэмцээний орч найрлагыг цуглуулахад шин линкд туслав. Гэтэ хайлтын үеэр тэд аюулт орсон нэг эрийг олжээ. Түүний нэрийг Олаф гэдэг бөгөөд тэр гахаа хөөж байхдаа Creo Regisfine гэж нэрлэгддэг юм таарч хөлдүүлсэн гэжээ. Сэнлэн тэрээр хөлдөөдөг юмыг нь хоолны тэмцээнд ашиглахын хүсэд бас туугаад аваад явж. Тэгээд таашаа хайгаад явж байсан чинь тэд нөгөө юмны ойрлцож чадах нэг хөлдсөн гахаа олжээ. Тэгээд тэр гахаа 300 жилийн өмнө усчин төрөл зүйлийн гахаа байв. Тэгээд ер нь бол тэд махыг нь аваад Springwell руу буцаад явлаа. Гэтэ тэнд олонхон тодорхой ойлгомжгүй байсан бөгөөд драфтаа ярилцаад тэр бас гахаа шиг 300 жил хөлдсөн байсан гэдгийг ойлгов. Олаф гэр бүл найз нөхдүүд нь одоо алга болж хайртай хүмүүс гэж дахин харахгүй гэдгийг ойлгож эхлэв. Хөөрхий Олаф. Аялагч болон Пайма тоглосон тэмцээнд очиод нөгөө шинэлэгт тусалж нөгөө гурвал маань ялжээ. За тэгээд хоолоо идсэд аялагч маань дараагийн аялалд яв. Нөгөө хоёр гар Монстатын номын санд орж газар нутаг энэ дэлхийн түүхийн талаар илүү их мэдээлэл авахар шийдэв. Тэд Лизатай уулзваа. Лиза тэр хоёрт Teviat Travel Guide нэртэй номыг уншихыг зөвлөв. Гэтэ хин нэгэнд номыг нь ижил зээл завчаад өгөөгүй зөө. Тэгээ бөгөөд энэ хугацаа нэдэрсэн. Тэгээ өөр нь бол баг байхгүй зөө өөр нэмэл. Тэгээ Лиза тэднээс хугацаа нэдэрсэн номыг нь аваад өгөөч гэж ер нь бол тусламж хүсвэ. Тэгээд тиймээс тэг гуруула ном авахар аялваа. За тэгээд нөгөө ном авсан хүнтэйгээ уулзсан нөгөө номыг хулгаад алдсан гэд азар Лиза маань ном бүртээ өргөмж элементийн тэмдэглэгээ авсаргадаг тул бүлэг энэ тэмдгийн дагсаар байгаа нэг бас дахиад балгас ирдэг. Тэгээ энэ номыг нөгөө абьюсын чөтгөрийн нууц байранд олжээ. За тэгээд нөгөө чөтгөрийг нь манай балбаж байгаа л номоо ер нь бол аваад явцгаа буцаад. Тэгээд номоо нөгөө хоёртоо өгөөл. Тэгээ өөр нь бол энэ хэсэг дээр ном уншсаар байгаа тардیں۔ Сүүл хэсэгт. За тэгээд аялагч болон Пайма эцэстэн Дюлекэс байрлалын олсон гэдэг үг хүлээж авна. Тэгээд бөөнөрөө шар харигны үйлдвэрт уулзв. Венти тэр одоо байгаа 7 бурхнаас хамгийн сул дорой бурхан гэж тайлбарлав. Учир нь тэр маш удаан хугацаанд хол байсан ба Монстат чөлөөтэй миний оролцоогүй байхыг хүсэж байсан. Мөн удирдахчгүйгээр хөгжиж дэвшин гэж бодсон учраас гэж тайлбарлав. За баяхан эцэст нь абис чөтгөрийг нь олоод ялжээ. Үүнийг хийснээр Венти болон Дуалын луугийн хооронд холбоо сэргийгдэх боломжтой болсон бөгөөд баяхан нөгөө лууны өөрлөө дайран оров. Тэгээд дотор нь ороход нөгөө Teviat Travel Guide номны хуучин Монстат гих дурдсан хотын балгасууд байлаа. Лууг дарах төлөвөө нь аялагчийн цэвэрсүүлсэн нулимсыг сумны толгой дээр хордуулж агаад тэгээд Дуалын луу руу буутах юм. Тэгээд ер нь л тэгж цусын цэвэршүүлэх маягаар дарж аана гэдэг. Тэгээ манай Венти маа тэр лууг ингээд байхан харвал зодоод. Тэгээ багийнхан баланс нэвтрэн орж цайзны оройд хүрж энэ дорооч Рүүнгаар твтэж идэхгүй мэт санагдана. Тиймээс энэ одоогоор ямар ч эрсдэл учруулсангүй. За тэгээд луутаа тулдаж тэгээд тэгсэн чинь нөгөө луу нь ухаан алдчихтэй. Тэгэл нөгөө балгас нь ингээд нурж байгаа байхгүй юу. Тэгээ ашиг нөгөө ухаан алдсан луу нь буцаж сэргсэн нөгөө хэдийг маань аваад. Тэгээ ер нь бол тэгсэн нөгөө манай хэд маань балгас нь орж байхдаа ухаан орж марвал. Дараа өдөр нь тэгэл манай луу тэгээд бүгдийг аваад нисээд дуусчих энэ хэсэг. За тэгэл дараа өдөр нь Эмбертэй хоол идэж сууж байгаа байхгүй нөгөө хоёр маань. Тэгэл Монстатаас удахгүй явах хэрэгтэй гэж шийдвэ. Учир нь тэд Монстат аялагчийн ах эсвэл нөгөө дүүн ингээд ямар ч жул мөрнийхэн талаар олсонгүй зөө. Тэгээд ямар нэг сураг байхгүй байна гэд. Тэгээд дараа өдөр нь нөгөө хоёр Жантай уулзаж Жан тэднийг сүм рүү явахыг хүсв. Хоёр гар сүмийн санвартын эмэгтэй Барбартай уулзжээ. За Барбара тэднээс ариун хятгийг авахыг хүсвэ. Гэсэн мэдээж нөгөө ариун хятг нь идэрсэн байсан. Тэгээд нөгөө Барбара үүнийг хараач айж байгаа зүрхэн баг ухаан алдах шагаан дээр зөө. Венти хятгийг нь засаад буцаад өгчдөг. Тэгэл манай хэд маань гараал амар гоё сайхан байна гэсэн. Гинт ардас манай хүнийг буутчихдаг юм шиг. Гэл. Тэр буутсан хүүхнийг Сигнора гэдэг бөгөөд ингэж хэлв. Эцэст нь Монстатын захирагч байшингийн хулган шиг юм годомжинд гүйж байна. Бурхан гэж хэлэхээргүй юм байна гэсэн. Венти уртаас нь. Байшингийн хулган ядаж хорт харахны шавжнаас хамгаалдаг мамгалт гэл. Нөгөөт нь Сигнор зодж матал. За тэгэл нөгөө хүүхэн маань тэр залуу руу шууд гараа хийсэн нэг юм булгаад авчихсан. Нэг шатрын хүү шиг юм гараж ирээд. За энийг геносис гэдэг. За энэ яадаг гингүүт бурхны ийм юус тэмдэглэгээтэй тэмдэглэгээ шиг маягийн зүйл яадаг гингүүт тэнгэрт
Тэнгэрийн оронтойгоо девачтайгаа холбогдож амар хэрчүүц гаргадаг зүйл واخхой. Тэгээд бурханд болгонд нэг байдаг. За тэгэл манай хүүхэн Сигнора энийг авчингуудаа ингээд цухтаагаад өгчдөг. Ёнк гэл. За Барбара тэр хоёрыг сэрээжтэд Монстатын баатрын бэлэгдэл рүү Вентиг имжлэхээр яв. Нөгөө хоёр Вентид Геносис гэж юу вэ гэж асуухад Венти тайлбарлаж эхлэв. Тэр нь бурхтаас өгч бэлэг бөгөөд хөвөнд бурханлаг байдал хүрэх Селестиа руу өргөх боломжийг олгодог. Ийм вишнтэй хүмүүсийг Аллагенус гэж дурддаг гэж тайлбарлав. За тэгээд зөвхөн арканууд буюу бурхтууд нь ийм геносистэй. Венти Геносисыг хулгайлсан хүн бол Ичнаяас ирсэн Сигнора гэж байгаа. Энэ газрыг болохоор Киро аркан удирдаг. Сигнора Фатууд доторх элит бүлэг болох Харбингруудын гишүүн бөгөөд асар их хүч чадалтай. Фатун болохоор Киро арканаас асар их эрх мэдэл авсан бөгөөд бүлгэм нь ер нь бол хамт дэлхийг эзлэх санаатай юм байна. Тэгээ Вентигийн Геносисыг тийм учраас хулгайлсан. За тэгээд эднийг арканы царицагийн гэдэг бөгөөд тэдний аркан буюу царица гэдэг нэртэй хүүхнийг ер нь бол манай Венти ер нь л танин. Тэгээд эрэндээ хамгийн сүүл 500 жилийн өмнө нэг гамшиг болохоос өмнө ер нь бол уулзаа тэрнээс хойш холбоо тасарсан гэж тайлбарлаваа. За тэгээд Венти дараа нь болохоор нөгөө хоёр хэлэхдээ хэрв чи ер нь алхахыгаа хулгайлсан бурхантай уулзах хүсэж байгаа бол хөрс улс болох Гео арканы Ливе улсад хайхаас эхлэх ёстой гэж хэлв. Учир нь Гео аркан жил бүр Ливе улсад хөвжээний таамаглал өгөхөөр буух бөгөөд тэр цаг нь ойртож байна. Венти одоогор тэднийг баяртай гэж хэлээд энэ дэлхийн бүх нарийн ширийг ойлгохыг хэлж энэ зорилгын тухай биш аялын тухай энэ бидний замдаа найзууд болсон тухай гэжээ. За тэгээд өвгөр нэгдүгээр бүлгэм дуусч байна уу? Act 1 нь. За тэгээд таалагдсан бол дагах эсвэл subscribe дарахаа мартав. За нэмж хэлэхэд би толгомтой холбоотой алдаа гарсан бол коммент хэсэгт бас бичлээрээ бас алдчихсан байж магадгүй. За тэгээд миний ярьсан юмыг сонирхоод үзнэ гэвэл ерөнхийдөө бол гиншин импакт идэг. Энэ өөрөө утасны тоглоом болон компьютерт суулгаж болдог хоёулын дээр нь 2020 онд гараад тэр хэдэн жил болсон. За нэмж дуртад BMX нь 10 жилдээ зөндөө тоглоом тоглодог байсан. Ер нь single player буюу storyтэй. Тийм учраас яг энэ видео тоглоомуудыг энэ шигэ цохол болон түүхийн нэг иймэрхүү байдалд оруулаад ер нь ярил ямархуу вэ. Тэгээ энийг анимашн гэж нэрлээд өвчөө хойно болгоно. Тэгэл анимч хүүхэлтэйг нь ус. Тэгэл анимашн. Бро тэгээд комментэд ер нь бол энэ талаар юу гэж бодож байгаа бас хэлхээ мартчихв. Тэгээ санал болын сонссон. Намар болох чинь тий. За төсөөлийг үгүй тэгэл bye.